Сайн мэцхан үзэгчдээ Control онлайн телевизийн контрол мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн товчийг хүргэх болно. Тусгай хэрэгцээд иргэний эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Татварын хяналт шалгалтын талаарх тодруулга, захим тэмдгэрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, спортын онцлог үйл явдал, тусгал мэдээллийн болон тус хүргэх болно. Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Энэ жил олон улсад энэ өдрийг хүртээмжтэй ирээдүйн урайндор тэмдэглэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний олон улсын өдрийг тохиолдуулаад хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүний хөгжлийн газар гэж шинэ агентлаг байгуулагдсан тийм ээ. Ерөнхий сайдын юун дээр энэ агентлаг байгуулагдсанаараа ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй мэдээ хурц ажиллах ийм эрх зүйн орчин нэгдэж байна гэсэн үг. Яг энэ агентлагийг 2 хоногийн өмнө 3 хоногийн өмнө бид бүхэн яасан гэхээр энэ чиглэлтэй дүүрэг буюу хоймор нутгаас яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн агентлагийн туг аялж эхэлсэн байна. Энэ одоо 9 дүүргээр ингээ аялна. Нэг дүүрэг дээр 30 хоногийн хугацаатай аялах юм. За энэ 30 хоногийн хугацаатай аялах хамгийн ихний дүүрэг дээр аялсан тугийн маань яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хилцгээд чиглэлтэй дүүргийн хөдөлмөр халамж үйлчлэгээний хилцэд маань өөрөө энэ туг шилжиж ирсэн. За энэ туг одоо манай дээр 2 хоноод дараагийн байгууллага руугаа шилжиж очин тийм ээ. Тэгээд энэ туг бол 1 юм уу 2 хоноод явсан хэдий ч тухайн байгууллага бүтэн сарын хугацаанд энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд ингээ хийгээ явах юм. За энэ өдрийн маань гол зорилго нь болохоор яг энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө толгомдож байгаа одоо олон асуудлууд байдаг. Тэр тусмаа одоо бас нийгмийн халамжтай холбоотой хөдөлмөр эрхтэй холбоотой тийм ээ босралтай холбоотой олон талын асуудлууд дээр бид нар бас толгомж байгаа асуудлуудыг өнөөдөр яг иргэдтэйгээ өнөөдөр яг бодит нөхцөл байдал дээр нь бид нар яг ойр одоо энэ иргэдийнхээ одоо дуу хоолойг одоо сонсож ажиллаж байна. За тэгээд энэ сая одоо бид нар бас нэлээд олон талын одоо асуудлуудыг хөндөж ярьлаа. За энэ асуудал дээр ерөнхийдөө бас бортоо сертификаттай холбоотой асуудлууд нэлээд хүндрэл байдаг юм байна. За тэгээ иргэдийн гол хэлж байгаа асуудал нь ерөөсөө дэд бүтцийн хүртээмж болон мэдээллийн хүртээмж хамгийн одоо Монгол улс саад болж байна тийм ээ. Нийгмийн харилцаанд оролцоход нь хамгийн саад болж байгаа асуудал бол ерөөсөө л энэ одоо энэ дэд бүтцийн болон энэ орчны саад бэрхшээлүүд. Тэр зам одоо бас нийгмээс үйлчлэгээний газруудаас үйлчлэгээ авахд бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ялгарлан гадуурхалт одоо болтлоо байсаар гэдэг асуудлуудыг бол хөндөө ярьж байна. Манай улсад тусгай хэрэгцээ 105 мянган иргэн байдаг бөгөөд засгийн газраас тэднийг хөдөлмөр зуучлах төвийг нэн ажилтаа орлоготой болгохоор ажиллаж байна. Мөн ажил олгогчдын шаардлагад нийцсэн мэргэжилттэй ажилчдыг бэлтгэхээр ажиллаж байгаа юм. Төр засгаас бол энэ хөгжлийн бэрхшээлтэй 80-аас 90% энэ хадгалалттай ийм улсуудад анхаарал их тавиулах сайн юмсан надад санагдав. Яагаад гэвэл энийг хард хамгаалж байгаа аав ээж нь бол ажил хөдөлмөр хийж чаддгүй тэр хүн бол өөрөө өвдгөр ихгүй тэр үр хөвгтөө санаагаа тавьж явдээ. Тэгээд энэ миний их бодож явдаг зүйл бол одоо 2 хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй 80-аас 90%. Тэгээд энэ орон сууц хөнгөлттэй юмд энэ төр засгийн одоо хөгжлийн бэрхшээлтэй улсуудаа ер нь оруулт юм уу тэрний ямар сугмаар ордог тэрэн дээр би одоо бас эмчилж яваад 2 хүүхдээ нэг амьд зэрэг байхтаар нэг байртай тийм нэг төрөөсийн орон сууцтай юм уу тийм хөдөлмөр хэрэгжиж эхлүүл хороо дүүргээр хэрэгжиж эхлүүл их сайн юм шиг надад санагдав. Мөн тусгай хэрэгцээд хүний асаргаанд байх шаардлагатай учраас тэдний асран хамгаалагчдыг төрөөс дэмжих мөн одоо олгож байгаа тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хөгжлийн бэрхшээлтэй иргэд илэрхийлж байлаа. Тодруулга болон хүргэе. Татварын хуулийн шинжилгээтэй холбоотой хяналт шалгалт, үйл ажиллагааны журам, хуулийн өөрчлөлтийн талаар татварын ерхий газрын ахлах байцаагч Зогтоотартай ярилцлаа. За 2020 оны 1 сарын 1-ээс бол татварын багц хууль хэрэгжиж байна. За энэ хуультай холбоотойгоор бол татварын хяншилтын хувьд бол татварын хяншилтыг бол нийслэл болон татварлагчийн хүслээр бол хяншилтыг хийхээр болсон байгаа. За өмнө нь одоогийн мөрдөж байгаа хууль боломжоор бол хяншилтыг татварлагчийн эрсдэл татварлагчийн хүслээр бас хууль хяналтын байгууллагын хүслээр хяншилтыг хийдэг байсан байгаа. За он гарсан шинэ хуулинд бол татварлагчийн эрсдэл цэвэрлэн гэдэг нь татварлагчийг татрын албаар эрсдлийн үнэлгээгээр үнэлүүлсэн тохиолдолд эрсдлээ гэсэн тохиолдолд хяншилтыг бол хийн. Хяншилтыг татрын алба бол оны ихэнд бол хяншилт их аж ахуйн нөхцөлийн тохиолдолд бол гаргадаг байгаа.
За мөн хэн шалгалтын явцдаа татварлагчийн хүсэлтээр бол хэн шалгалтыг хийх боломжтой байгаа. Тэгээд татварлагчийн хүслээр хэн шалгалт гэдэг нь бол татварлагч ямар нэгэн байдлаар татан буугдах, зохион байгуулалтын хэлбэр өөрчлөх, нэгдэх, нийлэх, эсвэл дотоод гадаадын зах зээл дээр нэвтэрч үйл ажиллагаа явуулахад бол тоонт шалгуу цаанаас шалгуураа хэн шалгалтаар орсон байх ёстой, татрын зөрчилгүй байх ёстой, хэн шалгалтаар орсон байх ёстой гэсэн энэ шаардлага тавьсан тохиолдолд татварлагчийн хэмжээний татварлагчийн өөрийн хүсэлтээр хэн шалгалтанд бол хамрагддаг байгаа. За татан буугдаж байгаа тухайлбал аж ахуйн жил татан буугдаж байгаа тохиолдолд татрын албанд хариу дүрмийн татвар албанд хүсэлтээ гаргана гэж байгаа. Тухайн төр хүсэлтийг үндэслээд татрын албад нэгдүгээрт татварлагчийн хүсэлтэнд үндэслээд эрсдлийг тооцно. Тухайн төр татварлагч нь ямар нэгэн байдлын эрсдэлгүй гэж мэдэгдэх юм бол татварлагчд ирэх илтгэх хуудас юу одоо татрын ямар нэгэн зөрчлөө гэсэн хуудас шийдвэрээр буцаад татварлагчд өөрт нь олгоно. Энэ нь юу гэж вэ гэхээр өмнө одоогийн мэдэж байгаа хууль журмаар ямар нэгэн аж ахуйн нэгж бүгдийг нь одоо аж ахуйн нэгж эрсдэлтэйжсэн татан буугдгаа хэн шалтгаанд орчод байгаа бол хэн шалтгаанд хамруулдаг. Энэ бол зүгээр нэг аж ахуйн нэгж татан буугдтаа маш их цаг хугацаа зарцуулдаг. Татрын албан гэсэн маш их зарцуулдаг байсан бол одоо бол ямар нэгэн эрсдэлгүй байгаа тохиолдолд шууд илтгэх хугацаанд гаргаад хурдан шуурхаа үйлчлэх боломжтой байгаа. За дээр нь татрын алба бол татрын тусгацын хэн шалгалтыг мөн хийн гэсэн хуулийн заалт орсон байгаа. За энэ заалтыг бол татварлагч маань юу гэж бодох вэ гэхээр энэ хуулийн заалт нь өнгөрсөн болон одоо үеийн тайланд бол хэн шалгалтыг хийн гэсэн үг. Өөрөөр хэлбэл та өнгөрсөн болон одоо үе дээр тайланд хугацаан дээр тайлангаа буруу илгээсэн. Өөрөөр хэлбэл бол та нөөтийн тайлангаа 100 саяар илгээх эсвэл 10 сая илгээх хичээтэл та ямар нэгэн байдлаар 50 сая ч юм уу 30 саяар ингээд дутуу тайлагнаа татрын албанд илгээсэн тохиолдолд татрын алба хөндлөгийн мэдээлэл үндэслээд өөрөөр хэлбэл ямар нэгэн гайлын мэдээ эсвэл татварлагч өөрөө худалдаа авалт тэгээ баримтаа шивцсэн байж хатан та дутуу мэдээлэл татрын албанд илгээх ч юм уу ийм хөө байдлаар энэ тайлгнуудыг буруу зөрүү залруулах хийх шаардлагатай мэдээлэл илэрхийлсэн тохиолдолд татрын алба татварлагч танд татварлагч заавал дуудаж ирүүлээд байхгүйгээр утсаар болон цахим хаягаар бол мэдэгдэж тайлбарыг залруулах боломжоор нь хангаж ажиллаж байгаа. За энэний гол давуу тал нь юу гэхээр татварлагч талдаа татрын эрсдлийг багасгана. Өөрөөр хэлбэл та одоо 2020 он гэдэг чинь 20 оныхон тайланг засч болно, 19 оныхон тайланг засч болно гэсэн үг он гарсан тохиолдолд энэ тохиолдолд хэрвээ тайлангуудаа ингээд засаад явах юм бол тайлангаа зөв ногдоод цаг тухайд нь оруулаад явах юм бол татрын алба дараа нь та бүхэнд бол ямар нэгэн байдлаар эрсдэл хоригдохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл төлөвстэй татрын хуулийн дагуу төлөгдөд явж байна гэдэг нь татрын алба дараа нь ямар нэгэн байдлаар хэн шалгалтыг таныг хамруулахгүй гэсэн үг. Та хуулийн дагуу ажиллаж байгаа, хуулийн дагуу татрын хөдийн хийлэгчдийг бүрэн хангаж байна гэж ойлгож байна. За татрын албан дээр ямар нэгэн байдлаар зөрчил илрээд татрын төлөгчдод мэдэгдээд байхад бол татварлагч нь өөрөө тухайн дээр алдаагаа эрсдлээ арилгахгүй байгаа тохиолдолд холбогдох хуулийн хариуцлагуудаар хүлээгдээд явна. За мөн хуульд бол жишгүүний аргаар бол ашигладаг болсон байгаа. За энэ арга нь бол одоо хэн шалгалтын явцад нэлээд нийтлэг гардаг. Тухайлбал бол нэг аж ахуйн нэгжлийн хэн шалгалт хийж чад одоо санхүүгийн баримтуудаа бол алдсан, гээгдсэн, одоо шатаасан ч юм уу өргөдүүлсэн энэ тохиолдолд эсвэл санхүүгийн ямар нэгэн байдлаар мэдээлэл гаргаж өгөхгүй байгаа тохиолдолд бид бол тухайн тэр аж ахуйн нэгжийг бол яг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа чиглэл бол цар хүлээнээс хамааралтайгаар бол хацуул болж ич болох ч аж ахуйн нэгжтэй харьцуулбал татрын хэн шалгалтыг хийхээр байгаа. Ингэснээр бол хэн шалгалтын үйл ажиллагаа сонжрохгүйгээр үн зөв мэдээллийг шийдвэр гаргах боломжтой. За дээр нь татрын хэн шалгалттай холбоотойгоор бол нэлээдгүй бас хариуцлага бол нэмэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл бол татварлагчийн зөрчил гарсан тохиолдолд зөрчлийг олон дахин давтсан тохиолдолд тодорхой хуулийн заалтууд бол нэлээд хүндөвтөр заалтууд орсон байгаа. Тухайлбал төлөв зөх татрын дүнг бол 50 хүртэл хувиар бууруулсан тохиолдолд тухайн татварлагчийг 30%-аар бүхэн төлөв зөх татрын 30%-аар торгоно. За 50 түүнээс дээш хувиар татвар ногдох орлогоо бууруулсан тохиолдолд 40%-аар тухайн хэн шалгалт тухайн тэр зөрчлөө дараагийн хэн шалгалтанд дахин давтан гаргасан байх юм бол тухайн тэр татварлагчдод нөхөн төлөв зөх татрын 50%-аар торгохоор ийм залтууд орсон байгаа. Өөрөөр хэлбэл зөрчлөө
олон дахин давтах юм бол энэ хариуцлага өндөрсөж байгаа гэсэн үг ойлгож байна. Одоо та бүхэндээ танд хэрэгтэй мэдээллийн болон хүргэе. Танд хэрэгтэй мэдээллийн болонгаар захим гэмт хэрэгээс хэрхэн сэргийлэх талаарх зөвлөмжийг хүргэх болно. Одоогоос 10 жилийн өмнө интернетээр мэдээлэл авахчдын тоо 106 мянга байсан бол 2016 онд 2.5 саяд хүрсэн судалгаа бий. 12 ба түүнээс дээш настай хүн амын 54% нь ямар нэгэн хэлбэрээр захим орчинг ашигладаг байна. Мэдээлэл технологийн дэвшил инх хурдцтай гар урагшилж буй энэ цаг үед захим гэмт хэрэг газар аваад байгаа лээ. Тухайлбал кибер гэмт хэрэг жилийн дотор 2 дахин нэмэгдсэн байгаа юм. Уг захим гэмт хэрэг нь олон төрөлтэй бөгөөд ихэвчлэн бага насны хүүхдүүд хараа хяналтгүй захим сүлжээг ашигласнаас хүчирхийлэл, садар самаа агуулсан мэдээлэлтэй танилцах, хувийн мэдээллийг алдах, улмаар заллин мэхлэлтэд өртөж, санхүүгийн болон бие сэтгэлийн хохирол амсах, гүтгэлэг доромжлол өртөх, бэлгийн болон сэтгэл зүйн дайралтад өртөх, муу хүмүүстэй холбогдох гэх мэт эрсдэлд ордог байна. Тиймээс захим гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг танд хүргэе. Өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх. Сайн танихгүй онлайнаар танилцсан болон огт танихгүй хүнд гэрийн хаяг, утасны дугаар, сургуулийн хаяг, төрсөн он сар өдөр гэх мэтийг хэлэхгүй байх хэрэгтэй. Үл таних хүмүүст өөрийн зураг бичлэгийг явуулахгүй байх. Өөрийн болон гэр бүл, найз нөхдийн аюулгүй байдлын төлөө зураг бичлэгийг гэмт этгээдүүдийн гарт оруулж болохгүй байх шүү. Өөрийн цахим хаягны нууц үгийг хэнд ч өгч болохгүй байх нэ. Үсэг тоо орсон олон оронтой нууц үг хэрэглэж байх шаардлагатай. Интернетээс сэжигтэй элдв бусын програм татаж өөрийн компьютерт суулгахгүй байх. Таны мэдээллийг хулгайлах гэсэн хортой код буюу вирус нь хаасаагүй байж байдгийг анхаарах хэрэгтэй. Таны мэйл хаяг, Facebook, хувийн захим сүлжээнд сэжигтэй мэдээ, мессеж хүсэлт ирсэн тохиолдолд насанд хүрсэн хүнд заавал мэдэгдэх. Таны захим хуудас болон чатад үл мэдэгдэх линк, холбоос, зураг зэрэг ирэх нь гэмт хэрэгт өртөх эрсдлийг дагуулж байдаг үлээ. Галтханаа асаалттай байлгах. Firewall буюу галтхан гэх програм нь таны компьютерыг гэмт этгээдүүд ирдэх, мэдээлэл устгах, нэвтрэх үг болон нууц мэдээлэл хулгайлахаас хамгаалдаг програм байх нэ. Вирусны эсрэг програм суулгах буюу түүнийг шинжилж байх. Таны компьютер зөвшөөрлөхгүй, таны компьютер гар утсан зөвшөөрлөхгүй суусан вирус нь таныг мэдээгүй байхад таны мэдээллийг устгах буюу хулгайлах, бусад байдлаар эрсдэлд оруулдаг тул та заавал вирусны эсрэг програм суулгаарай. Компьютерийн системээ шинжилж байх. Захим гэмт хэрэгтний халдах бас нэгэн зүйл нь таны компьютерийн цор хотой буюу хуучин систем байдаг байна. Түүнийг дахин шинжилж байгаарай. Хөтөлбөртэй хамтаага та бүхэндээ баярлалаа. Одоо та бүхэндээ ойрын өдрүүдэд болж буй спортын онцлог үйл явдлаас хүрэх болно. Жудобохийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний хүрэл медальт Ираны жудооч Молла Исаид Монголын иргэншилтэй болжээ. Монгол улсын ерөнхийлөгч Баттулга зарлиг гаргаж Молла Исаидыг өөрийнх нь хүсэлтээр Монгол улсын харьяат болгосон талаар ерөнхийлөгчийн тамган газраас мэдээллээ. Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт Харьяатын тухай хуулийн 19 дугаар зүйлийн 1-ийн 24 дугаар зүйлийн 1 дэх хэсэг өөрийнх нь хүсэлт гадаадын иргэн харьяатын газрын дүгнэлтийг тус үндэслэн Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны 11 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын харьяат болгох тухайд зарлиг гаргаж Молла Исаидыг Монголын харьяат болгосон байна. Молла Исаид нэмэх 81 кг-ийн жинд барилдаг бөгөөд жиндээ дэлхийд 3-т бичигдэж байгаа бол Монгол улсаас Отгонбаатарын Ууганбаатар 17-д, Нямсрангийн Даваасүрэн 27-д эрэмтлэгдэж байгаажээ. Газрын мөсөнд авирагчид Орхон голын улаан цутгалангийн хүрхрээг зорин очиж 2 өдрийн туршид хурд хүч авхаал самбаагаас сорих Каракорим Ice Festival 2019 энэ амралтын өдрүүд буюу 12 дугаар сарын 7-8-нд болно. Хангай нуруунаас их аван урсах эртний түүхт Орхон голын хүндэд өвлийн аялал жуулчлалын нэгэн сонирхолтой арга хэмжээ болдог нь энэ бөгөөд 2012 оноос эхлэн Ice Challenge Mongolia нэртэйгээр зохион байгуулж байжээ. Боксийн насан туршидын улсын аварга шалгаруулалт тэмцээн Орхон аймагт үргэлжилж байна. Эрэгтэй 8, эмэгтэй 5 буюу Олимпийн нийт 13 жинт нийт 26 байгууллагын 219 боксчид өрсөлдөж байна. Эрдэнэт хотод боксинг спортыг үүсгэн байгуулагч олон улсын хэмжээний мастер Баттулгын нэрэмжит болгон зохион байгуулж буй энэ удаагийн улсын аварга шалгаруулалт тэмцээний онцлог нь Токио 2020 Олимпийн наадмын шигшээ багийг бүрдүүлэхэд орчиж байна гэж Алтны их сурвалж мэдээллээ. Тэмцээнд Монгол улсын гавьяа тамирчин Олимпийн хүрэл медальт мөн хүртэн олон улсын хэмжээний мастер Инхамар Цэндбаатар Чинзорог нарын зэрэг шилдэг боксчид хүчээ үзэж байна. Уг тэмцээний хамтран зохион байгуулагчаар Даншиг групп оролцож байна. 3 тоглож 3 хожил. Сүүлийн 2 тоглолтод 7 гол өрсөлдөгчийнхөө хаалганд зоолоо. 11-р байрнаас 5-р байр руу дэвшлээ. Энэ бүхэн бол бодит үзүүлэлт. 3-р илүүрхэж явсан ч 3-2-оор төгссөн.
багасуулж буйдаа биш. Английн Премьер Лиг хичнээн өрсөлдөөнтэй гэдгийн илрэл. Би Тоттенхэмд багт бүхнээ зориулна. Би хайр ивэлдээ нэгэнт энэ багийг авсан. Харин надад хайртай дуртай эсхийг хэлж мэдэх гэж өдрөөс өдөрт намайг илүү ихээр хайрлах болно гэдэгт итгэлтэй байна. Учир нь би амжилт дагуулдаг дасгалжуулагч. Амжилтыг ч хамтдаа бүтээх болно гэж Жозе Морино хэллээ. Одоо та бүхэндээ тусгал мэдээллийн болон хүргье. Тусгал мэдээ хүргэе. Контрол цэгийн сайтаас. Шведийн парламент засгийн газрын гишүүд албаны унаа хэрэглэхээ болсон. Швед улсын парламентын болон засгийн газрын гишүүд энэ оны 6 дугаар сараас эхлэн тусгай эрх яам байдалгээ зогсоосон байна. Сайд төрийн албаны өндөр тушаалтнуудаа засгийн өндөр албан томилогдлоо гэд энгийн иргэнээс давуу эрх хэдэлгээ болжээ. Тэд гадуур уулзалтанд оролцохдоо нийтийн унаа хөлөглөж ажил үйлсээс жирийн иргэдийн адил гүйцэлдүүлдэг болсон. Энэ жишгийг Монгол улсын их хурал засгийн газар нийслэлийн хотын удирдлагууд мөрдөх цаг болжээ. Төсөв санхүү муудж буй энэ цаг үед ард иргэдийнхээ унаа уншны татварыг 5 дахин нэмж төсвөө бүрдүүлэхийн оронд өөрсдийнхөө тасаглалаас татгалзаж төсвөө нэмье гэдэг уриалгыг контрол цэгийн сайт дэвшүүлж байна. Контрол цэгийн сайтаас Хятад улс нисдэг галт тэрэг үйлдвэрлэнэ. Дуунаас хурдан онгоц гэж саяхан ярьдаг байсан. Тэгвэл онгоцноос хурдан галт тэрэг бий болох нь. Ийм нэгэн галт тэрэгний их загварыг Хятадын зүүн хэсэгт орших Чиндао хотод өнгөрсөн 7 хоногт танилцуулсан байна. Хятадын төмөр замын корпорац нь энэхүү галт тэргийг зохион бүтээж 2021 оноос үйлдвэрлэж эхлэн гэдгээ мэдгдлээ. Бээжингээс Шанхай руу онгоцоор 4 цаг хагас ниснэ. 373 км хурдтай галт тэргээр 5 цаг хагас зарцуулна. Тэгвэл бидний бүтээх шинэ галт тэргээр ердөөл 3 цаг нисээд л Шанхайд буух юм гэж Хятадын төмөр замын корпорацийн инженер Дин Сансан танилцууллаа. Ийхүү онгоцноос хурдан галт тэргээр зорчход 2 жил хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Өнөөдөр сумнаас гавьяат тариаланч гам болд. Тариаланчид жилийн 4 үйлрэлт шаналгаатай авдаг ус. Тариаланчид өвлөл жаахан тайвширна. Гэхдээ л хавар тариагаа яаж тарих вэ? Ирэх жилийн цагаагаар ямар байх вэ гэд бодохгүй зүйл үгүй. Тариагаа тархиндаа ургуулна гэж л болно доо. Бид 3 дугаар сараас тариалалтынхаа бэлтгэлийг хийж эхэлдэг. Үрээ нөөцөлж тариагаа хидийд тариалахаа шийдэж, хаврын бэлтгэл ажлаа хангаж, үрээ ариутгаж цэвэрлээд суулгаж авандаа. Чиг цаг хугацаанд тохирсон бол 7-оос 10 хоногийн дотор соёолж байгааг нь харах хичнээн сайхан гэж сэтгэл сэргээд ирнэ. Түүнээс хойш 6-7 дугаар сард бороо орох нь үгүй юу гэд шаналгаатай. Наадмаас хойш бас их хэцүү. Халуун жил жаахан үйл гарахаар мөндөр орвол том гамшиг. 7 дугаар сарын хурцнаар бас их осолтой. Өндөр болчихсон буудаа яг идээ татах үед нь чиг татварвал чанаргүй идээгүй болчихно. Намар тариагаа хураах үед бороо орвол арай гэж ангилсан хатсан буудаа норчхвол хатаах ёстой болно. Өтрөмдөр нойтон буудаа буувал хатахгүй хэцүү. Тэгэхээр хураа байхад нь л хураах ёстой. Хурааж аваад агуулгатаа хийсний дараа сэтгэл жаахан амардаг. Спорт лайв цэгийн сайтаас. Бигз лавсрынтэй хийсэн тоглолт хамгийн хүнд нь байлаа. Аваргын төлөө тоглолтод лавсрын аваргыг 3-1-ээр хожиж төрүүллээ. Бид хоёрын амжилт бүх талаар тэнцсэн. Хэдийгээр лавсрын насаар залууч би хөөж буй. Сүүлийн 2 жил дараалан улсын аварга төрүүлснээр бидний дөрөв тэнцэж 4-4 болсон. Цомын аваргад 3-3 байсан. Энэ удаа би төрүүлснээр харьцаа 4-3 боллоо. Гэхдээ тоглолт маш хүнд байсан. Эхний 2 үргийг барьж хожсноор тоглолтын хувь заяг өөрийн тал руу эргүүлж чадсан. Миний хувьд алдаагаа засаж өөрийгөө сойж буй тамирчин. Бүгд найрамд Хятад ард улсад ширээний тестээ багш хийж давхар өөрийгөө бэлдэж орон нутгийн чанартай тэмцээн уралдаанд тогтмол оролцож байгаа нь нөлөөлж байгаа болов. Бүх том амжилтууд жижиг зүйлээс эхэлдэг. Хөтөлбөрийн төгсгөл цагаагаар мэдээ хүлээн авна уу? Хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн хөтөлбөрөөр дахин уулзлаа. Түр баяртай.